Хувийн хяналтаа олтол уртаар амьсгалагдав. Амьсгаагаа минутад 4-6 болтол удаашруул нэг амьсгал бүрт 10-аас 15 секунд зарцуулагдах болно. Энэ нь ердийнхөөс удаан боловч жаахан төвчээр зааж дасгал хийхэд боломжгүй хэцүү биш юм. Амьсгаагаа удаашруулснаар та тархины префронтал хэсгийг идэвхжүүлж зүрхний хэмнэлийн говьсомтгой шинжээ нэмэгдүүлж байгаа хэрэг юм. Ингэснээр бие махбод болон тархийг стрессийн горимоос хувийн хяналтын горим руу шилжүүлэхэд дөхөн болж буй юм. Хэдэн минутын дараа гэхэд та тайвширч өдөөлд уруу таталтыг давж гарч чадах болно. Белороо нүдэ унахчих шахан ширтэнгээ уртаар амьсгал авна гэдэг тум муугүй санаа шүү. Эхлээд тайван байхдаа минутад хэдэн амьсгаа авч байгаагаа тэмдэглэж аваад дараа нь удаан амьсгалж эхэл. Гэхдээ амьсгалаа түгжих хэрэггүй. Энэ нь стрессийг бүр л нэмэгдүүлэх болно. Амьсгаагаа гаргах үедээ амьсгалаа удаашруулах нь ихэнх хүмүүст илүү хялбар байдаг. Иймд анхаарлаа төвлөрүүлээд амьсгаагаа удаан гүйцэд гарга. Уруулаа цорвоогоод уурсаар үлээж байна гэж төсөөл. Амьсгаагаа бүрэн гаргах нь хүч гаргалгүйгээр гүнзгий амьсгалахад туслана. Амьсгалаа минутад 4 удаа болтол цөөрүүлж чадахгүй бол бүү сэтгэлээр унаарай. Амьсгалын давтамж минутад 12 удаа болтлоо цөөрөхөд тэр хэрээр зүрхний хэмнэлийн говьсомтгой шинж нэмэгдэж байдаг юм. Энэ арга техникийн тогтмол хэрэглэснээр стрессийг сайн дааж чаддаг болж бас сэтгэлийн тэнхээний үндэс болцоод нэмэгдэх болохыг судалгаа харуулж байгаа юм. Нэгэн судалгаанд гэмтлийн дараах стрессийн хямралтай болон архин дунтах өвчтэй хүмүүсээр өдөр бүр амьсгалаа удаашруулах 20 минутын дасгал хийлгэсэн нь зүрхний хэмнэлийн говьсомтгой шинжийг нь нэмэгдүүлж гутрал хөөрлийг нь мэдэгдэх үйс бууруулж байжээ. Дэлхий дээр стресс хамгийн их авддаг уран мэргэжлийн хүмүүс болох цагдаа худалдаачид лавлах утасны операторууд ч бас иймэрхүү амьсгалын дасгалын тусламжтайгаар зүрхний хэмнэлийн говьсомтгой шинжээ нэмэгдүүлэхийг заан сургадаг юм. Зориг төвчээр шалгасан ямар ч тохиолдолд сэтгэлийн тэнхээгээ дээшлүүлэхийн тулд 2-3 минут аажим амьсгалахад хангалттай. Та үргэлжлэлийг сэтгэлийн тэнхээ 2 дугаар бүлгээс үргэлжлүүлэн сонсоорой. Баярлалаа.